За сайн байцгаана уу. Ингээд Санта Люсиа улстай ирсэн байна. Тэгээд өмнөх нөгөө Санта Люсиад улстай загсанд яваад нүүр мөрөстэй амар харлаа түлэгдээд ингээд холцруулагдсан байна. Тэгээ нэн тэргүүнд энд бол нэг үсээ засуулж авахгүй бол бүр энэ Карибын нарыг бол би үнэхээр барахгүй байна шүү дээ. Амар нартай юм байна. Үсээ нэг засуулж гэж өснөөсөө салахгүй бол амар халуун байна. Тэгээд юуны өмнө бол та бүхэндээ бас намайг ингээд энэ дэлхийг тойрох боломжийг маань олгож өгсөн ингээд одоо манай Занга юм байна тийм ээ. Одоо Монголын ажлын байрны хамгийн том нэгдсэн зангилаа Занга юм байна. Занга цэгмэн Монголын иргэн бүрд ажлын байр. Хятадын үйлдвэрээс нь шууд бараа бүтээгдэхүүнээ та өөрийнхөө гэртээ хөргүүлэх боломжтой Shopee Hub юм байна. Shopee Hub юм руу ороод та шууд одоо Хятадын үйлдвэрээс нь 21 аймаг 9 дүүрэгт гэртээ хөргүүлж болно гэж. Хятадаас шууд захиал Shopee Hub цэгмэн. За энэ ч одоо Prestige Unisex Barber Salon гэж яхийг бодоход өсчих юм шиг байна л да. За ямар ч үснэг өснөөс I don't know, I'm going to barber shop. Barber shop? Yeah. Then after you the taxi, Actually, is the taxi expensive here? no, I give you good price. Good price? Yeah. First, I have to my cut hair. When you feel cut, come to me. Yeah. I come there. Yeah. За такси амар үнэтэй л гэсэндээ thank you sir. I give you good price. Yeah. Такси нийтээ амар үнэтэй гисэн шүү энэ чи. Ер нь такси барилдахгүй гэдэг гисэн. Өсчлөө ингээ орчуулсан айгүй олон хүн биш үү? Барилгын хийж хүрэн зураг төсөл, барилга угсралт, Richmond Consulting. За тэгээд өс засах хүн маань 20-25 эдний мөнгөнд тэмдэгддэг чинь 20-30 мянган төгрөгөөр үсээ засуулах юм байна. Их үнэтэй улс байна. Ер нь it's same style in just shorter place. Same style just shorter. За ингэж засуулах юм даа. Хаач ашиглахгүй шууд ингэж юугаараа засдаг юм шүү дээ. Өсчний машинаараа илээд багсгаад хаач байхгүй юм байна. За ямар ч байсан багсчлаа. За яалчгүй нэг өөрсдийнхөө стил рүү оруулаад засчлаа шүү. Хажуутлыг нь ингэж эргүүлдэж өрөөд. Тэгээ ер нь нэг энэ залуу юм уу энэ залуу гэдэг стил рүү засчлаа да. За яах одоо тэгт. Яа, бай. За. Окей. Зүгээр үлгээд байна. Энэ нэг ийм асуудал байгаад байна. Энэ вэ штэ. Одоо та энэ миний зүрж өнгөрч байгаа ирчүүдийг хараараа заяа. Нэг бол халдсан, нэг бол ийм урт үстэй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд үндсэндээ яг ийм Аз ус бол застдаг ийм ямар ч туршлагагүй юм байна. Ерөөсөө л ингээл юугаар аваад идэм бэ? Одоо нөгөө үснийхаа машинаар тэгээ ерөөсөө ингээд яг бараг халдсан болчихж байгаа бааш. За яах вэ? Тэгээ харьцал ургах байлгүй. Одоо тэгээ хилээд ойлголцохгүй байгаа юм чи ингээд хайчаар ингээд тэгээд одоо энэ залуу гэхэд яг ийм ингээд халдсан. Ерөөсөө л энэ бүгдгийнх нь хүсний стил ийм байгаа байхгүй. Ерөөсөө л халдсан. Тэгээд эсвэл ийм буржгар урт үстэй. Одоо эндний сууж байгаа залуу бол буржгар урт үстэй. Одоо энэ урд явж байгаа залуу бас яг над шиг стилийн үстэй. За тэгэхээр ерөөсөө л тийм юм байна. Энэ нөгөө бүдүүн буржгар үснүүд ургадаг яг тэрэндээ тохируулаад засаад сурцгаацсан юм байна. За яах вэ хот тэгээд харьжил ургачих байлгүй дээ. Тэгээ ямар ч урт үстэй явснаас малхаа өмсөх юм чи ингэ явж исэн хамаагүй амар байна. Hello ma'am. Can I have a money exchange near? What? Yes. Money exchange? Yes, money exchange. Exchange of money in the bank. Yeah, where The madam? bank, let me show you where. Just let me just. This way? Yeah, go straight down. What name of bank? Go first. She Yeah. passed by the bank. Should I follow? Yes ma'am. Ямар өргөн тусрахыг энэ. Тагаад what's your name ma'am? Yolanda.
Yolanda. My name is Chege. What's the name? Chege. Tigi. Yeah, Okay. from Mongolia. Okay. Yeah, I'm going to. I have to change money. Okay. Local money I need. Going to the bank down there. За тийшээ банк байгаа. Do bank require any ID, passport? You need your passport. No need passport, just change. No, you need your passport. Oh, I don't have. You must have your passport or your ID. Yeah, can you help me? I live in my apartment. Can you help me if you have a passport? Well, I don't even have my passport on me. Oh, you don't have also. But I can speak. You can speak to somebody and the bank they will. Speak and explain my reason. Yes. Yes. How far now, ma'am? How far? It's just the blue building. Blue. Not this one here, the one down. Yeah. Thank you, ma'am. You're welcome. За юу гуйвал солиод өгчих бахаа л гэж байна. Тэгээд ямар ч нэг мөнгө сольж авахгүй бол юу юм байна л да. Энэ карт хүлээж авах нь бага юм байна. Түрүүн би бас нэг ус аваад дэлгүүрээс карт уншуулах гэсэн чинь болохгүй байсан. Энэхүү Bank of St. Lucia гэдэг банк харж мөнгөө солиулнаа. За мөнгөө сольчлоо. Бидний мөнгөнд тэмдэгт нь ийм Карибын доллар заяа. $1-той 265 ийм Карибын доллар тэнцдэг. Тэгээд миний өмнөх байсан нөгөө Сант Винсент Гренада улсын мөнгөнд тэмдэгт энэ Сант Луисиа эдгээр ийм адилхан нэг Карибын ийм мөнгөнд тэмдэгтээр адилхан мөнгөнд тэмдэгттэй юм билээ. Тэгээ ингээд ямар ч хэлсэн сольчихлаа. За одоо тэгээд энэ нэмээр явж танилцъя. За энд бас нэг ийм худалдааны төв бололтой юм байгаад шүү. Хувцсны зах юм шиг байна. За энэ ч бас ингээд хөргөчний наалт малт. Энэ буудалтай орох юм чи явахтаа орж ирж юм авнаа энэ чинээс. Юу вэ шүү? Энэ биш үү те? 180 мянган хүн амт байхгүй юу? Нөгөө Сант Винсент Гренадаас 2 дахин илүү бараг хүн амтай. Тэгээд эдийн засгийн хувьд бол ятуу улс биш. Тэгээ нэг хүнд ногдох орлого нь бол Монголоос 2 дахин их $11 мянган. Монголоос 2 дахин их. Тэгээд тийм болооч тэр үе ер нь харьцангуй юм гоё цэгцтэй байгаад байна. Харьцангуй гоё. Hello. Харьцангуй гоё юм цэгцтэй. Тэгээд нөгөө хамаа замбраагүй янз бүрийн нөгөө өвс мөс татцсан үнэртсэн тийм юм бол ерөөсөө энд би олж үнэртсэнгүү. Одоо би чи ингээд бас олон нийтийн хөлийн газар яваад байна шүү дээ. Оо ийшээгээ ингээд нэлээд том зах юм биш үү. Тэгэхээр энд бол тийм юм алга. Тэгээд хуйлга мөйлг гүйж байгаа ч юм уу бас тийм хүмүүс ерөөсөө харагдахгүй байна. Тэгэхээр яалтчгүй бол нэг энэ улс орны эдийн засаг нэг хүнд ногдох орлого нь өндөр бага байгаагаас хамаарал ер нь бас хүмүүсийнх нь нэг төлөвшил хандлага интервьючаал өөр болол явчих юм л да. За бодвол тийшээгээ махан буюу юу л байх бах. Загасны зах махан бол энчнээ байж таарна. Ер нь нийтлэг улсууд тийм байгаад байна шүү дээ. Зах нь бол яг далайхан ирэг дээр байдагтэй. Тэгэл загасны зах махны зах ингээд бүх юм бол далайныхаа ойролцоо ингээд дид бүтцээ шийдсэн байдаг юм байна гэж. Зэ. Энд нөгөө гоё юу гэдэг вүлээ? Нэг зардаг байсан дээр юу гэж нэрлэдэг вүлээ? Борцог, бор өнгөтэй, чихэртэй, хүүхэд байхад хийддэг байсан шүү дээ. Нэрийг марччих. Тийм бас борцог харагдаж байна. За энэ нэг раста стилийн залуу байна да. Малгайгаа бол нийл урт ус байгаа. За энүүгээр нэг тойроод алхач. Гарандаа нэг юм айхтар бүгжнүү зүүх юм. Hello. Going there. Market. Yeah, market. Good. Yeah. Thank you. Where Good. are you from? Good. From Mongolia. Mongolia. Yeah, near Russia, China, Mongolia, Kazakhstan. That's
far. Quebec. Yeah, too far. No, Yeah. but it's still good. Yeah, which is your business? Oh no, well, I'm actually like security, Security guard. so I'm watching the whole. Yeah. Your style, silver, I'm still musician. silver, musician. Yeah, Wow, very nice to meet you, sir. everything. Have enjoy. Thank you. За, ер нь бол бас л юу хүмүүс вэ нөө? Одоо би яг ажиглаж байна. Ийм нөгөө жуулчдад, гадны иргэдэд бол сайхан ханддаг нэг тиймэрхүү төрлийн ер нь хүмүүс юм байна шүү дээ. Ингээд яваад үзэхэд ингээ ерөнхийдөө хүмүүсийн зан ааш бол мэдэгдээд эхэлдэг юм аа. Энд чи юу юм гэсэн? Нөгөө том хөлөг онгоцны круиз аялал байдаг шүү дээ, тий. Тийм хөлөг онгоцнууд ирж зогсдیں гэсэн. Зогсож хоолмол иддэг. Түүгээрээ бас ингээд нэлээ орлого олдох юм шиг байгаа. Тэгээ би бас тэр хөлөг онгоцны зогсоол руу н очиж үзнэ. Энэ миний явж байгаа энэ газрын ойролцоо байдгийн гэсэн. За ингээд хажууханд яг нэг юм круиз онгоц нэрээд зогссон байгаа юм биш. Би түрүү энийг ерөөсөө онгоц гэж анзаарч харсангүй. Тэгээ энэ нөгөө нэг круиз онгоц биш. Тэгээд ийм онгоцоор ингээд юу яадаг гэж байгаа юм л та ингээд Америк, Европын орнуудаас ингээд аялдаг гэж байгаа. Тэгээд одоо энэ Сант-Луисын арал дээр бол улс дээр бол зогсоод зарим нь хондог те, зарим нь бол зүгээр ингээд хоолунд идээд хөдөлдөг. Тэгээ энэ бол ер нь энэ ирж байгаа энэ круиз онгоцууд бол энэ Сант-Луисын улсын гол одоо нөгөө эдийн засаг нь юм билээ л те. Тэгээ манай монголчууд бас мэрсэр ингээд ийм круиз онгоцоор аялаад байгаа болтой фэйсбүүкээс энэ би бас харж ирсэн. Тэгээд яг энэ бодитоор нь харахаар айгүй гой сүрдмээр ийм том юу байдаг юм ба шүү дээ. Ингээд харагдчих юм байна. Айгүй сүрдмээр бүр айгүй том онгоц байд юм шүү дээ. За яг тэгээ нэг өдөр жоохон нас ахаад ирэхлээр ийм круиз аялалд явна. Одоо бол зүгээр хөлөөрөө сайхан ингээд таваргаад яваад байсан дээр тэгж жагаад нас нэлээд ахихаар ийм круиз онгоцонд гоё олуулаа аялнаа. Тэгээд ганцаараа энэ төр бол ийм круизээр явбал өстой гониг болох байлгүй дээ. За круиз маань холоос бол ингэж харагдаж байна. Одоо манай буудлын тийшээ байгаа. Буудлын явах манай түрээсэлсэн байр. Тэгээ чи ингээ гоё дотроо юу гэж байгаа. Одоо бүгдийн буудлын өрөөнүүдтэй тэгээ ресторантай дуу бүжиг болдог. Тэгээл ерөөсө бүх үйлчилгээ зүгээр нэг юм хот явж байгаа юм шиг бараг байдгийн гэсэн. Тэгээд явна. За одоо би ингээд зах дээр хоол идчихэж штэ тий. Энэ хоньны махтай хоол байхгүй юу? Ингээд зах дээр. Тэгээ захын хоолны үн заяа. Энэ хоол болохоор бараг 30-аад мянган төгрөгийн үнэтэй. Enjoy 30-аад мянган төгрөгийн үнэтэй юм хоньны махтай одоо будаатай хуургач гэдэг юм уу тий. Амтлагаа бол айгүй гоё юм байна. Тэгээд энэ бол амар юм үнэтэй болсон байхгүй. Тэгээ би яг хазар нөгөө Booking.com-ийн нөгөө Genius хэрэглэгч нөгөө айгүй олон буудал захиалж явсаар байгаад амар хөнгөлөлтөд ордог. Тэгээ хоног гадраа бол хонтгоо олчихж байгаа байхгүй. Тэгэл бусад юм бол амар үнэтэй юм бэ. Гадуур. Би нэг хүмүүстэй таксины жолооч нарын WhatsApp-ыг аваад яваад байгаа. Тэгээ яах чинь гэхэлэр маргааш би нөгөө юу руу явах гэдэг байгаа байхгүй. Эдний бас юм гоё лакшури газар тэгээд тэр байгалийн үзэсгэлэн тийм галтууд энэ төр байдаг юм байна. Тэгээ ингээ ерөнхийдөө юм ярьсан таксины жолооч нарынхаа WhatsApp-ыг авч ягаад тэгээ өнөө өрөө бичихгээд байгаа. Надад хитэн төгрөгөөр ингээд авч яваад ингээд үзүүлж харуулад ирэх вэ гэдэг. Тэр олон ийм сонголттой байж байгаа. Тэгээ аль боломжийн үн хэлсэнтэй нь явахгүй бол болохгүй л дээ. What you saying there? You got your camera on me there. And what you saying? Yeah. What you saying there? I'm just telling, and I'm getting a taxi's driver number because I have to go out city and tomorrow after tomorrow. Yeah. And we have to deal. No problem. Yeah. And how many of you all? Yeah, I will text you. Yeah. No. How many people? Yeah, How many passengers you are? alone.
No problem. Yeah, alone. And I'm which- would what- like what- to pit on Pitons, in the waterfall. big mountain. Yes. In some luxury beach. Yes. Yes, yes. I will text you and let's deal the price. No problem. Yeah, No problem. because I know here is taxi very expensive. No, I cheaper. Yeah, yeah. I will text you, sir. Thank you so much. So you can still take listen. You can still take my number in that WhatsApp. Yeah. Put it in the phone again. So you go call me after. Yeah. Come on, side. За тэгээд энүүгээр даалуу тоглож байгаа юм шиг байна. Даалуу шүү дээ. Chinese game? Yeah, I have four. За ингээд. Yeah, sorry. Yeah, sorry. Биштэй хэвэл мөнгө төлнө шүү гэж байна. Энд чинь ингээд бас даалуу тоглоод. Ингээд ер нь бол юу яах юм те? Бас энэ зах хавар байгаа нөхдүүд байна. Манайд ч нөгөө нэг хүзэр тоглоо суугаад байдаг шүү дээ 13 мод. Тэр шиг бас ингээд даалуу тоглолт юм байна. Yeah, thank you. Энэ бас айгүй тус ч юм байна. Би сая Коринт руу явах юм автобус ингээд алийг нь мэдэхгүй байгаа байхгүй юу? Тэгээд тэгсэн яаж туслах уу ярих уу гэдээ ингээд бас хүрээд ирдэг юм байна. Коринт. Yeah, Corinth? Yeah, Коринт. Okay. Well, let's walk this way. You could get it better. This way. Yeah, this way you could get it better. You За ийшээ гараад гэж. So you middle of the road, you could pick out everything. Ah. On the side, yeah. So you see? Sorry. Yes, sir. I have to take a bus. Yeah, I know. Yeah, Yeah, that's why yeah, I'm yeah. taking you to the local bus. Local This bus. way, yeah, you could video everywhere. Yeah. This is the school. Ah, This is the school right here. Be careful on that side. yeah. And this School. is the supermarket. Супермаркет. Yeah. Энэ сургууль нь энэ You're супермаркет in the, гэж you're in байна. the center of the city. Castries Infant School гэдэг юм And you байна. got the 1A. That's the 1A bus. This way here. Is bus? 1A. 1A. That's not current. 1A. Ah, That's road yeah. living, grocery. Yeah, I'm taking 1A. you. Let me get a picture of me. Okay. Yeah. Thank you, sir. Bye. Let's go. Let's go. You don't over yet, man. You don't over You're yet. Be welcome, careful Chuma. on the side. Now, as I said, this is the supermarket right here. And this is one of the church. Church? The church up there. Church. Church, a very nice church. You can see the roof. That's a local house. From the time I born, I meet this house right here. Right here, okay? Church. Yeah, okay. That's where they bury all the people. They have a cemetery. Сүмэн юм байна шүү. Cemetery? Cemetery. Wow. And then we'll come back, okay? Yeah. Not too long. I'm giving you a little short tour right here. Are you coming to me to cemetery? Yeah, I'm going to show you. You Oh. take a picture, yeah, how they bury under and on top. And you got the church. Оршуулгын газар руу дагуулад Yeah. яваад ах шиг байх юм. Энэ хажууханда төвдөл юм байл та. Ер нь би бас тэгээд зөндөө улсаас ажиглалаа энэ. Yeah. Оршуулга гэдэг бол нэгт сэрвээд ингээд байх зүйл биш. Зөндөө өндөр хөгжсөн янз янзын улсууд бол You got Оршуулга. you got a guy, tour guy with you, Michael. Yeah, you're my guide. Where do you live, sir? I live up Union, the same area almost by you. Ah, As I come down, цааш. come on the 26th, that's our cemetery. Are there cemetery? Cemetery, yeah. That's where they bury everybody. За энд ингээд юм жижиг бас оршуулга. Are they famous people in cemetery? famous people. Like you know, you get Pres- the Lord's people. Lord's society, that's where they bury them. All the guys in the Lord's. Like high society. Lord King. Yeah, king Ah. and queen. They're in the high society. So За энэ as you ингээд could see, you could see the алдартай sign. хүмүүсийн шилжийг энд тавьсан байгаа юм байна Then we шүү. go to the school and then. Яа. Sorry. За ахад хөтчийн зардлаас өгөхгүй бол болохгүй хаа. Okay, this is a school. A church No, also. school. The church is here. This is a Is school. this a school? A school, but now children in Pakistan. It's a school. Энийг сургууль гэдэг юм. You see? It's a school. Тийм биш үү? Гэхдээ энэ сүмийн сургууль байна л да. The School of Church, right? Yeah, school of church. Yeah. School of Church тийм байна. And this is the church. Сүмийн сургууль юм байна. Ингээд юу муугаа Христийн номлолыг заадаг л байх нь л да энэ чи. Hello. За сүмийн сургууль. We are nice people. We're not bad.
Yeah, I'm feeling it's very nice people in This is St. at the back Lucia. of the church. At the back of the church, we go over there. We can get a Yeah. nice photo on the bottom. Then we'll go. Okay. Okay. Don't worry. Be happy. Yeah, I'm happy. Stay here. Yeah, of course. Why not? So you stay in Corinth. So you stay at the apartment or by your friend? An In apartment. Corinth. Apartment. Okay. Then we'll go around. Then we'll find a bus down there. Yeah. За ишигээ дагаад яваал. On the side. Yay. You never do that. Yeah. Yeah, you should have come right over because he had to stop. За би This is чам one of the hotel on top of the hill. hotel. Bellevue, yeah, Bellevue Hotel. Oh, the Bellevue, blue yeah. one. Yeah, Bellevue Hotel. Oh, Virgin Hotel гэж шүү нэ. Not expensive, very cheap. Дээр байгаа. Very expensive. No, it's not. Very cheap. Oh, yeah. How much is per night? You pay $50 a night. 50 US dollar. Yeah, US dollars a night. American dollar Yeah, 50. you're American. 50. Yeah, 50. Тэгээ 50 долларын нэг хоногийн зочд буудлыг хямдхан гээд байгаа байхгүй юу? Чи амар үнэтэй доор шүү дээ. Монгол мөнгөөр 200 мянган төгрөгөөр нэг хоног буудал хонохыг хямд гээд байгаа байхгүй юу? Энэ угаас үнэтэй болсон юм билээ. Би азар нэг 40 долларт айгүй гоё апартмент түрээсэлсэн. Тэгээд And you get, Oh, when so you're there, you harapna. get a short room. You have a Chinese right here, Chinese shop. аа яа. Yeah, Chinese shop, you see? Хятад Come and have a look. хятад дэлгүүр ер нь Come and have a look. хятадын юмрууд л ингээд дэлхийн хаасайг л байх юм да. Rapido. Тэгээ хятадын бүх барааг бол та бүхэн Shopee Hub имэйл рүү ороод 21 аймаг 9 дүүрэгт гэртээ хөргүүлэх Come боломжтой. here, come here, come here. Яа яа. Oi, put me on the video. Put me on Oh, the you video. want yeah, the video? yeah, Video it. yeah. You want What are you doing? Videoing? Okay, yeah, yeah. What are you videoing? What's going Hey, on? sir. there? Yeah. What's going on? Talk to me. Yeah, it's YouTube. YouTube? Yeah. So what? You're just going around the island? Yeah, I'm just interviewing going people? exploring this Santa Lucia. All right, well, good man. Yeah. Glad to- Thank you, sir. Welcome to St. Lucia, sir. Thank you. And, And I hope you have the all best people time was there. currently and hospitable in Santa No, Lucia. that's how it is. Yeah. No, we have that reputation Yeah. for being the most hospitable island in the Caribbean. Yeah, I love the island. Anybody, you Yeah. could just come from Yes, Mars. Yes. You come from Mars and you land Yeah. and you want to go somewhere. So we are not direct you. Yeah, nice people. The best. Yeah, best. Yeah, thank you. Respect. За нэг иймэрхүү ер нь хүмүүс байгаад байгаа маа. One A. Yeah, that's the За. Энэ миний автобус маань ирчихэж байгаа юм байна. route to get the bus, right? Yeah. Yes, sir. Route to get the bus. Thank you. No problem. Yeah. Okay. Enjoy, guys. За нэг 25-6 мянган төгрөг өчлөө Монголоо. Yeah. Thank you, sir. Okay. Зэ ингэж хараад ирлээ. За ингээд автобусанд 2000 төгрөг төлөөд явна. За ингээд гэрээ танилцуулнаа. Энэ ястаа надад их гоё болцсон энэ букингийн одоо Genius гишүүнчлийн буйнаар хоногийн 130 мянган төгрөгийн үнэтэй байхгүй юу? Тэгээ энэ улсад бол нэр ийм юм бараг л олдохгүй. Genius биш одоо гишүүнчлэлтэй хүнд бол зочид буудал энэ төр бол ер нь $80 эхэлж илээ. Ястаа бүтэхгүй юм бэл. Тэгээд ийм газар айл түрээсэлсэн хаус. Тэгээд та бүхэнд яг одоо хаус санд танилцуулъя. Хэп гээ ороод ирлээ. Ийм том. Янцтай уус. Хагтлаа тайлнаа. За ингээд энэ манай том өрөө юм байгаа. Тэгээд энэ болохоор гадагшаага гардаг террасны хаалга. За энэ хаалгыг бол онгоолж болохгүй шүү гэсэн төгчээтэй угаасаа. Тэгээ сайхан ийм хөргөгчтэй билетийг ингээ бүх юмтай. За ийм гоё угаалгын машинтай. За энийг бол бас онгоолж болохгүй гэсэн төгчцсөн. За ийм гоё 0-тай янзын том. Тэгээд энэ чиний ийм гоё унтлахын өрөөтэй. Air conditionтэй. Унтлахын өрөө унтахтаа сайхан air conditioner ингээд хасаагаад унтчихна. За ийм янзын том хаусанд
Орсон доо маш хямдхан. Тэгээ сая би дэлгүүр гараад хэрэгтэй хэдийн юм авлаа л да ингээд талах өндөг. За нэг жуус. Тэгээд ийм мах цах авлаа. Дээр нь ийм гоё хоньны мах авлаа. Нуруу. Гоё махшаад байгаа нэг сайхан хоньны нуруу чанж иднэ. Өнөөдөр юм уу маргааш. За тэгээд нэг иймэрхүү одоо бүхэнгээр би чи ингээд одоо 50 гаруй улсад зочид буудал захиалцсныхаа одоо үр шимт ингээд ямар ч үр үнэтэй улсад очсон нэг иймэрхүү хямд төсөр. Тэгтээ маш гоё юм газар ингээ хондог болчиход байгаамаа. Ингээд нөгөө суфрир буюу галтуултай бас ингээд хансаг юунуудаар ресортуудтай газар очихоор тийшээ явдаг энэ орон нутгийн автобусаа олчлоо. Тэгэд ийм юм байна. Тогтсон явах цаг байхгүй юм байна. Тэгээ хүмүүс дүүрхээр л явдаг гинэ одоо хизээ дүүрх юм бол мэдэхгүй байна. Тэгээ одоо ямар ч хэлсэн цаг өглөө 8:50 болж байна. Тэгээ ямар ч нэг хүмүүс ирэх байлгүй дээ гэж бодвол гэж байна. Такси юм уу хувь машинаар явах юм бол $200 гинэтэй. Одоо 50 км газарт очиод буцаад ирэхэд тэгэхээр бол шал утгагүй л дээ. Тэгээд ийм олон улсаар явж байгаа тохиолдолд жоохон хэмнэлттэй явахгүй бол нэг юм үзэх гэж $200 зарлагдаж болохгүй. Энүүгээр явбал нэг 15,000 төгрөгөөр Монгол мөнгөөр ингээ явчих юм байна. За нэг автомобиль дуудаад байдаг. Hey. From Mongolia. Mongolia. Yeah. Why doesn't it have been? Mongolia, yeah. So what job you do? Traveling. I don't understand. Traveling. It's YouTube. Oh, YouTube. Yeah. I make money. Yeah. I just speak Igbo. Yeah. Yeah, Mike. Thank you. Yeah, thank you. Marijuana no. Thank you. Өвстатхуул гэж авчих. За энэ ууг нь гайгүй зэгцтэй байгаад байсан. Өнөөдөр ирсэн чинь нэг л цэгцгүй болцсон юм шиг байна шүү. Инхүү суфрир дээрээ ирсэн. Одоо бол нь яаж галтуул руугаа явах юм бол та 4 км-ийн зайтай. Excuse me, sir. Which one is volcano? The hospital. Volcano. The Piton. Salt Sulphur volcano. The volcano. Yeah, Sulphur Springs. Oh, Sulphur Springs. You have to take. You have to take that bus. The one with the orange shirt. The little bus. Yeah, the orange. How much would I charge? You know? I'm not too sure. From here to probably about $250. And bus will go to up, going up, right? Sulphur Spring, yeah. So, is this way? This? Yeah. Энэ бол юм биш. Thank you so much. За. Одоо нэг $2.5 мод ч юм уу. Нэг тим юм төлөөл. Тэгэл жижиг автобусанд суугаад дээшээ гарах юм шиг байна. Тэг ямар ч үс нэг дээшээ гарахаас өмнө юм иднэ. Ойлгочлоо. Энэ галтуул юм биш үү. Одоо манай хоргийн тогоо шиг өндөртэй юм уу? Харахад яг энд ирэнгүүд хоолн бүр амар үнэтэй болж штэ. Энэ одоо дахианы грилцсэн дахиа авахгүй юу? Тэг үнэн нь хэд гэж Америк доллараар $20. Монгол мөнгөөр 70,000 төгрөгийн үнэтэй. Тэг энэ хэвээр би юу сонирхлоо тэгээд нийтээр л тийм үнэтэй хоол идэх юм байна. За энийг идчихэд галтууд руугаа явна да. Яг зөв буудал дээр буугаад одоо явах гээд байна л да. Энэ замаар явах юм бол юу юм бэ? Нөгөө галтуулын ийм уур савссан одоо ашаа машаан те ингээд тийм энэ тэндгүй уур савссан юм байгаа юм байна. Энэ замаар нь явбал хөрхрээ байгаа юм байна. Тэг хамгийн гол нь амар бороо ороод идэг. Ингээд ийшээгээ бол одоо такси байхгүй юм байна. Сая бол автобус ирж энд зогсож байгаа байхгүй юу? Тэгэхээр ийшээгээ одоо алхах болчиход идэг. Бараг километр бороо ороод идэг. Одоо бороо намтал хүлээхээс өөр аргагүй боллоо л тоо тий. Тэнгэр онгоох шинж юусэн алгаа. Яг инхүү бороо намдсан учраас
алхаж байна. 800 м уг нь гайгүй. Бороогүй л бол асуудалгүй байхгүй. За тэгээд очиод нэг сайхан халуун маршаан сайхан галтуулын уур савсхыг үзье дээ. За ингээд тикт аваад ороод ирлээ. Тэгээд энэ бол одоо ингээд шууд нөгөө галтуулаас гарч ирж байгаа юм халуун ашаа юм байна. Тэгээ би ирээ усны уцтайгаа ирсэн бол энчээ бас ирж ингэж шавар мавраар нүүр мүрээ үрээд байж болох байжээ. За тэгээ энэ маань бол ийм 39 жилийн настай тий. Одоо 39 жилийн өмнө энэ нэг удаа юу яасан байгаа байхгүй юу? Галтуул маань ингэж гарч ирсэн юм байна нэг лав нь. Тэгээд тэрнээс хойш бол гарч ирээгүй итгэхгүй байгаа. Гэхдээ ингээд та энийг харуулаарай. Одоо ингээд нийл юм уур савсч штэ гоё. Тэгээ энэ бол ингээд сайхан галтуулын доор нь магм байгаа гэсэн үг. Лав гэдэг тий. За тэгээ энд ингээд гоё уур савсж байгаа юм байна. Вау, тэгтээ энэ бас хүрдмээр айгүй гоё юм ба. Тэгээд нэг юу үнэртэж юм л та. Шатсан төмөрч юм шиг нэг тийм үнэртэй байдаг юм ба штэ ийм галтуул. Шатсан төмөр шиг нэг ийм юм үнэрч. Тэгээд ингээд гоё агаар талхаад явах бас гоё байх шүү. Тэгтээ энэ дийлэнх жуулчд нь дотоодын юм уу эсвэл ойролцоо Карибын орны жуулчд л байна да. Тэрхийг харахад. Воо, энэ чинээс бол бүр сүртэй харагддаг юм байна. Воо. За, жуус мэн бэлэн болсон. Цэвэр жуус. Thank you. Опа. Can you take it, please? Yeah. I like it. Thank you so much. За ингээд яг ориг бүх жимсийг холсон юм. Оо. Ямар гоё юм бэ. За одоо алханда би бол үнэндээ амар хэмнэлттэй явж байгаа байхгүй заяа. За хэрвээ ингээд би сая ингээд нийтийн тээврийн мэврийг ашиглахгүй энийг үзье гээд одоо тий такси ч юм уу эсвэл аялын компаниар энэ төр үйлчлэгийг нь аваад явбал ер нь бол нэг $300 болох юм байна. Сая төгрөгөөр саяныхыг үзэхийн тулд. Гэтэл ингээд нийтийн тээврийн мэврийг ашиглаад бараг нэг 30,000 төгрөгч хүрсэнгүй шүү дээ. Тэгэл 1 км алхаад ингээд үзчихэж болж байгаа байхгүй юу? За орой минь дээ. Өнөөдөр чи ингээд 5 дахь өдөр байсан юм байна. Тэгээд энэ 5 дахь өдөр энэ нэг юм хай стрит гудамж байдаг юм байна л да. Одоо шоуны гудамж. Тэгээ машин тэрэг оруулахгүй ингээд замыг нь цагдаа хааж агаад ингээд шоуд идэх юм байна. Тэгээд бас ингээд нэг хөгжим дуурайд харна бас энэ орчингийн сонирхъя гэж бодоод гараад ирлээ. Тэгээд яг энэ Карибын улс орныхоо одоо яаж шоуд идэх юм байдгийг тий бас сонирхъя. Тэгээд жуулчид их харагдаж байна энэ ч. Америк бололтой, Европод бололтой өндөр шар залуучууд бас их орж харагдаж байна. Тэгээд энэ ийм юм байна. Одоо жишээ нь Монголд бол бид нар чинь нөгөө юм битүү газар ороод ингээд дуулаад бүжиглээд шоудаад идэг штэ. Энд ч бол тийм биш. Тийм газар баг байдаггүй гин. Ерөөсөө юм задгай байдлаар ингэж шоудд юм байна. За тэгээд ийшээгээ орохын өмнө одоо манай би одоо ийм газар явж байхдаа бол аль бий уухгүй. Ер нь бол би нэг уудаггүй. Тэгээ яагаад тэгж юм гэхлээр би нэг юмыг ойлгосон. Монголд очиод байжсэн намаа нэг хүүхдүүд бас айгүй үздэг болцсон юм билээ. Тийм учраас бол буруу үлгэр дуурайл үзүүлж болохгүй учраас би бол пив барих уухгүй. За тэгээд сонирхъя энэ. За уух юм зумаа бол ингээд шууд задгаа зарж штэ ингээд шот орно. Янз янзэл бүх виски бол байх шиг байна. Яа тэгээд хоёр талаар нь юу вэ сонирхъя. За мөн дээр нь бас нэг одоо ингээ манай залуучууд маш их шоуддаг штэ тийм ээ. За ялангуяа оюутнууд их шоуддаг. Тэгээд төгсөөд ажлын байр шинээр хайж эхлэж байгаа бол зангийн мэндүү орж шинэ ажлын байр болоорой. За ингээс гудамжиндаа зогсоод бүжиглээд байж их нь шүү дээ.
За энэ чи баарнууд байна. Дурсгалын аялал дурсгалын худалдаанууд байна. Саяллын худалдаа явж байгаа юм байна. Оо тийм шорлог морлог. Энэ бараг хуушур байна уу юу? За, thank you. Бодат ургамург байна штэ. За хоол мод идэх юу энэ ч идэх юм байна. Гэхдээ би бол хоол идсэн байгаа л да. Яа, энэ сонсож яасан дөрвөр санагдчих шүү. За, ингээд сайхан удамжиндаа зогсоод бүжиглээд ингээд одоо байна. Энэ дуучин дуулаад байгаа бах та. За, хараа. Вау. Дахиад энэ чинь ингээд залгаа уух юм аа зарж байгаа бах And she left me alone. Яа, манайхан бол шоуд нэгээд нэг хайхтар нөгөө гангалж мэрдэн байж тээ. Ер нь яг өдөр явж исэн хувцастайгаа. Тэгээ яг тэр хувцастайгаа л ер нь хүрээд ирдэм байх. Hello. Thank you. Нөхөх юм аа зөв хүмүүс нь. Тэгээ яг өдрийнхөө ер нь өмсдөх хувцастайгаа шоуд тийм байна. А та хэд миний хугацааны бичгийг үзчихсэн бол хугацааныхан бол өдөр айгуу тийм юу хийж ягаад даруй төлөв хуцалж байж байгаа те үндэсний хуцаа өмсдөг. Орой бол ч та алдсан юм билээ шүү дээ. Тэгээд миний бичлэгийг үзчихсэн бол За тэгээд иймэрхүү сайхан нэрсэг бороо тандар багад байгаамаа. Ингээд байгаа байхгүй намайг явж байгаад өөрсдөө ингэж нөгөө дуудаад өөрсдөө дуудаад тий тэгэнгүүт ингээд камер руу мэдчлээд байгаа юм. За нэг ганц гоё шорлог идчихээ даа бас эрсдэх гэж бодоод. Thank you ma'am. За энэ шорлог хэд байна гэхээр 10 гаруй мянган төгрөгийн үнэтэй. 13,000 төгрөг гэсэн. Can I have money for? Thank you. За нэг шорлог идчихээ тэгээд харидаа гэдэг шиг. Хааны газар сууж идэх ёстой юм шиг байна л да. Хаан суух юм болоо. Тийшээ суучих барыг болох юм шиг байна. Sorry. За ийшээ ингэ суучдгийг хүн суугаад байдаг. Тийшээгээ суучихо. За ийшээгээ суугаад нэг шорлог идчихээ дөө. Дахин юм ахын шорлог. Ийм соус моустай юм байна. Оо ямар хатуу юм бэ үзүүр нь. Соус нь айгүй гоё юм байна. Яг бодож байна. Яг ийм шоуд яг ийм шоуд байгаа юу. Hello, say hello. Are you local man? Enjoy it, Yeah, enjoy it. brother. Are you local? Huh? Yeah, Samgalos, yeah. man. Yeah. Thank you. Should also enjoy. Yeah, thank you so much. You too. Ийм гоё хүмүүс байгаа маа. Тэгээ яалтчгүй жуулчтай дээлтэй. Тэгээ сая ингэж байгаа байхгүй. Энүүгээр явж байгаа энэ Америк, Европод бол нэлээд массовцсан. Цогцсон идэр явж байгаа байхгүй юу. Тэгэхээр эдгээр чинь бол аюулгүй улсад ингэж явдаг шүү дээ ер нь. За тэгээ яг хөө надад бол ерөнхийдөө яг юм гадаа ийм завтгай ийм шоу бол нэг одоо таалагдсангүй. Ер нь бол гоё тэгээд
баар битүү газар гоё эйр кондишнтэй те тэгээд тэгж гоё шоуд бол гоё штэ те. За тэгээд иймэрхүү байлаа. Одоо харих тийшээ хамдаа да одоо пиби уухгүйгээс хойш одоо ганцаараа ингээд нэг ямар ч юм нэг дахианы шаардлага гэдлээ. Автобус ч гэсэн явж байгаа юм байна штэ энэ чинээс. Тэгэхээр такси юм уу автобус аваад. Where are you from? From Mongolia. Oh, Mongolia? Yeah. Okay, that's Very far from northern here. China, no? Yeah, near China and Russia. Okay, yeah, Between between Russia and China. Russia and China. Yeah, I know, the Mongols. Аас Монголыг мэн мэдчихсэн шүү. Миний YouTube-ыг үзэж байна. Самалбегийн бичлэгийг үзэж байна. Жолооч мэн. Машин тэргээ ятайхан байхгүй бол You military? яа. Okay, alright. За тэгээд энэхүү Сант-Луисын улсад одоо ийм Карибын стилний өстэй болсноос бусдаараа бол бүх юм маш гоё таалагдлаа. Тэгээд 10 хүн дутмын 9 нь бол ийм айгүй гоё хүмүүс байдгийн байх шүү. За тэгээд дээр нь бол энэ Сант-Луисын улс бол ийм офшор бүс юм билээ. Тэгээд энэ Америк болон Европын бас маш том мөнгөтэй хүмүүс энд ирж одоо ерөнхийдөө тэр мөнгө угаах, татврын ийм таатай орчинтэй маш олон ийм компаниуд бас бүртгэлтэй байд юм билээ. Тэгээд ийм офшор улс мөртлөө хизээч одоо нөгөө Европын холбооны хар данс масанд орж байгаагүй. Тэгэхээр бас нэг ийм учиртай байгаа ч тийм ягаад ийм цөөнхөн амтай улсыг ингээд тусгаар тогтноолоод орхичвоо тий. Чин аль нь ч бол аль нь одоо тэр эзлээл дэлхийн 2 дугаар дайны үед бол дуусах шүү дээ тий. Тэгвэл бол тийм юм байхгүй ингээд тусгаар тогтнолыг нь олгосон цаад шалтгаан бол бас ийм офшор бүс юм билээ шүү. Тэгээ миний тэр нөгөө галтуулаас цаашаага бас ингээд яваа тансаг лакшери хорооллууд байгаа юм л та. Гэхдээ тэр замаар нь хүртэл нэвтрүүлдэг юм билээ юм хамгаалттай. Тэгээд бол ингээд ерөнхийдөө дэлхийн бас том ялангуяа Америк, Европын тэр бунднууд бол энд ирж бас ингэж байдаг. За ийм учиртай Сант-Луисиа гэдэг улсад аялаж дууслаа. Ингээд дараагийн улстай уулзцаая.